Тэгэхээр маш хурдхан шиг өнөөдрийн гол баримжаагаа авцгаая л да. Яхахгүй одоогийн зах зээлийг хөдөлгөж байгаа гол хүчин зүйл бол одоо Ираны дайн үүнтэй холбоотой нефтийн үн болж байна. Тэгэхээр West Texas-ийн газрын тос бол 5 гарагт 6 хувиар өсөж баррел нь 83 $80 орчимд, харин Brent-ийн хувьд бол $87 орчимд хүрлээ. Энэ бол яхахгүй өчигдөр буюу одоо мягмар гарагт 12 хувиар огцсон үнсний дараах үзүүлж байгаа юм сэргэлт болж байна. Харин нефтийн зах зээл бол ингэснээр ер нь сүүлийн 4 жилийн хамгийн хүчтэй савлгааг бол та бүхэнд харуулж байгааг та бүхэн бол харж байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөнд бол яг бодит нийлүүлэлтээс илүүтэйгээр мэдээллийн урсгал нөлөөлж байна л да. Америкийн эрчим хүчний сайд Крис Wright-ийн хувьд бол Ормузын хоолоогоор нефт тээвэрлэгчийг Америкийн тэнгисийн цэрэг хамгаалж гаргасан тухай одоо Twitter дээр нийтлсэн агт удалгүй устгасан цагаан ордон бол ийм ажиллагаа болоогүй гэдгийг нь бол дараа нь мэдэгдсэн байгаа. Ийм зөрүүтэй мэдээлэл бол яхахгүй нефтийн зах зээл дээр итгэлийг баталгаажуулахгүйгээр зах зээлийн савлгааг бол улам нэмэгдүүлж байгаа. Бидний хувьд хамгийн сайн мэддэг болсон зүйл гэхээр ямар ч байсан Ормузын хоолой дэлхийн нефтийн урсгалын ойролцоогоор 20%-ийг нь дамжуулдаг юм стратегийн гарцсан байна да гэдгийг сүүлийн үеийн мэдээллийн урсгалаас бол мэддэг болсон. Тэгэхээр энэ бүсэд эрсдэл нэмэгдэх тусам газрын тосны үн бол энэ оны эхнээс бол хувиар харах юм бол нийт 40% өсөд байгаа юм дүр зургийг харж байна. Хөрөнгийн зах зээл дээр бас савлгаа хүргэлжилж байгаа. S&P 500 индекс бол өсөлт бууралтын хоорондоо хэлбэлцсээр хамгийн сүүлд бол бууралтаа хагдсан. Гэхдээ үл ялэггүй одоо 1.2% одоо уналтыг үзүүлсэн байгаа. Харин өнөөдрийн Азийн зах зээлийг хараад үзцгаая л да. Азийн зах зээлд бол арай эрэг дохио гарч байгаа. Сингапураас бусад бүх зах зээл өнөөдөр бол өсөлттэй арилж иж байна. Үүн дотроо Nikkei-гийн хувьд бол 2% давсан өсөлтийг үзүүлж 55,435 40 одоо хавцаа арилжаа бол үргэлжилж байна гэдгсэн үг. Австралийн S&P ASX 200 индекс мөн өсөлттэй байгаа харагдаж байна. Харин бондын зах зээл дээр Америкийн 10 жилийн бондыг өгж 4.16 болж өссөн байгаа. Яхааргүй нефтийн үнийн саналгаа инфляц одоо дахин нэмэгдэх эрсдлийг одоо баталж сануулж байгаа болохоор хөрөнгө оруулагчид маш болгоомжилсан хിവэрэ байгаа. Алтны зах зээл дээр харьцангуй хөдөлгөөн тогтвортой байна. Спот алтны хувьд бол унцны ойролцоогоор 5190 орчимд арилжаал гэж байна. Энэ бол өмнөх өдрийн өсөлтөд хадгаллаа гэсэн. Харин LME дээр зэсийн үн 13,000 босхийг бол өнөөдөр давлаа 13,140 орчимд спот ханш хадгалагдаж байна. Гэхдээ энд бол нэг одоо гол хүчин зүйлийг харахад бүр онцгойлон харах хэрэгтэй болж байгаа. Тэр маань юу гэхээр Иран дахь дайн сунжрах тусам Дональд Трампын хувьд бол улс төр эдийн засгийн дарамт нэмэгдэж байна гэсэн үг. Ягаад тэгэхээр нефтийн үн бол дайнаас өмнө $67 бол байсан. Тэгвэл сая хэдхэн хоногийн өмнө 120 орчимд хүрч өссөн нь бол яхаарахгүй инфляц шатхууны үнийн дарамтыг дахин өсгөх ийм эрсдэл үүсгэж байгаа. Америкийн дотоод улс төрийг бол харах хэрэгтэй баг. Дайн дэмжих хандлагс бол 2026 оны одоо дунд хугацааны одоо завсрын сонгуул гэж ярьдаг. Бүгд найрамдах намд бол улс төрийн эрсдэл болж нэмэгдэхээр байгаа. Үүнд нэг жижигхэн харьцуулт хийхэд бол шатхууны жижиглэнгийн үн бол улс төрийн хувьд бол хамгийн эмзэг асуудал байдаг. Америкт 1 галлон ойролцоогоор одоо 3.7 литрийг 1 галлон гэж явж байгаа. Энгийн одоо бензиний үн дундаж $3.49 центд хүрсэн. Энэ бол харьцуулаад үзэх юм бол 2026 оны эхний үеэс ойролцоогоор 70 центээр өссөн үзүүлэлт гэсэн. Тэгэхээр литр бензин Америкт ойролцоогоор 2670 төгрөг байлаа. Дайн боллоо 3300 төгрөгт боллоо гэдгсэн. Үнэхээр хэдхэн 7 хоногийн өмнө бол Трамп шатхууны үн буурсныгаа бол эдийн засгийн бодлогын гол амжилт гэж онцолж байсан. Энэ өсөлт бол яхаар улс төрийн хувьд бол мэдрэмтгий асуудал болж байна. Бас нэг зүйлний үгээр 3 дугаар сарын 2-нд нийтлэгдсэн санал асуулгаар бол нийт оролцогчдын бараг 60% нь Иранд цэргийн ажиллагаа явуулахыг дэмжихгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. Мөн 61% нь Трампын эдийн засгийн бодлогыг дэмжихгүй гэсэн ийм дүн гарсан байна. Тэгэхээр энэ нарийн баланс донд өнөөдрийн улс төр болон эдийн засаг мөн геополитикийн одоо хөдөлгөөн өрнөж байгаа гэдгийг бид анхаарах хэрэгтэй байна.